ОКМ инх тайвны гүүрнээс урагш байрлах гадаад нэртэй тэрүүхэндээ баячуудын гих тодотголтой тансаг өндөр барилгын 7 давхрын 57 тоот гэрийнхэн хаалганы гадна хонхыг дарж зогслоо. Тэгснээ түс хідл ганцаараа инээлээ. Юу гэвээс саяхан ангийнх нь алиа салбдаа шиг нэг хүү гэхүүч гэжтэй 57-8-тай удахгүй 60 хүрэх гэж угаа өвгөн. Око чи ингэж угаад галзуурн шүү. Фейсмейсээр лайв хийж л балруу. Тэгвэл жинхнээсээ галзуурч угаан тэр гинлээ шүү. Гэж ирээд л арзган инээсний сансан хэрэг. ОКМ тэр найзтай гомдлож сүйд болсонгүй. Зүгээр сонсоод дагаж инээгээд л өнгөрсөн. Тэр нөхөр бүр хүүхэд байхын л бодсон санснаа шууд хэлчихдэг хүн бүхэнтэй л арзганаж ангалзаж алиалж явдаг байсан юм. Гэрт хинж байхгүй атал ингээд гаднаасаа хонхоо дараа зогсож угаам нь ёстой өнөөх найзын маань хилдгээр галзуурч угаа хэрэг юм болов уу гэж бодсоор ОКМ цүнхнээсээ түлхүүрээ гаргаж хаалгаа онгоолгоод гэртээ орлоо. Гэрт хинж байхгүй гэдэг бас биш юм аа. Жоки нэртэй жижигхэн сэгсгэр цагаан хобби. Орон гэр буулгачихна гээд дунд өрөөндөө оруулж хаалгыг хаасан учраас нохоо гарч ирч чадахгүй тэсвэр алдан тийчгнэж ОКМ-ийн орж ирэх чимээнээр хаалга самардан дэвхцэх нь хаалганы доогурх завсраар сүйдэлцэн харагдаж хаалга самардан түжигнэх чимээ сонсогдно. ОКМ яг л хүнтэй ярьж байгаа мэт. За Жоки гараа гар гэсээр хаалга онгойлгохдоо зэрэгцэн өнөө гисгэр ухсгийн гарч ирээд ОКМ-ыг тойрон дэвцэхэд за цаашаа гэсээр ОКМ гал тогооны өрөөнд орж хөлөө амраахаар сандалд хэсэгхэн суутал өнөө гисгэр давхин ирж урагш чийсэн өрөөсөн хөл дээр нь мордоод хоцгонож гарлаа. ОКМ гараараа амаа дараад мөн л түсхийн инээснэ. Хүүрээ чамайг ингэж угаа бойлгээд угаа шүү. Үгүй явалдаа чи гэд нөгөө хөлөөрөө тийрч холдуулав. Амтэн хүртэл ижил хань мөрөөсөж гарч орох болоод бас бусыг хүсгэжээ. Ийхүү хэсгэн амар цуугтаа ОКМ саяын хонх тарж самуурснаас болсон уу? Болдогийн маазраг сансан уу? Өнөртний болоод идүүгээ өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын түүх рүү өртөөлөв. 20 жилийн өмнө нөхөр нь автомашины оцолд орж түүнийг орхиход оюунаа бүсгүй 2 охин хүүхэд нэг хүүтэйгээ үлджээ. Эхний 2-3 жил нялхаараа үлдсэн 3 хүүхдээ өсгөх гэж ухаан жолоогүй өнгөрүүлсэн. Хүүхдүүд нь арай томорч хөлн дөрөөнд гар нь ганцганд хүрэхийн үед аав, ээж, найз нөхд нь хань жилтэй болоо. Үгүй яаж ганцаараа хорвоог туулах вдэ гэцгээхт нь нэрэж таарч тохирох хүнтэй болдг юм уу ингэж бодож л байсан. Оюунаа бүсгүй царай зүс би хагаар хэндж гологдохооргүй аажцсан ажил хөдөлмөр сайтай дээр бас боломжийн залуучууд нийлийн амьдрыг их санал тавьж л байлаа. Гэвч өсвөр насны охин хүүхдүүдээ бодоод нэгэндэнж царай өгсөнгүй. Гадуур хойд эцэг нь дагвар охиноо хүчндэж гин гих яриа хөөрө олж дуулсны дээр тийм төрлийн кино шиг үзснээс болоод хүн хартаа нийлж зүрхсэнгүй явсаар өдийг хүрчээ. Том болсон хүүхдүүд нь хүн хартаа сууж хүүхэд гаргаж 40 гаруй настай ОКМ бүрэн утгаараа гэрийн хүн хүүхэд асрагч болж өөрөө ч дүрдээ итгэж өөрийгөө дөнгөлсөөр өдгөө 60 насны босгонд ойрцсоор байгаа нь. 3 хүүхэд нь ОКМ-ыг булаацалдан хүүхдүүдээ харуулна. Урд жилээс том охин нь гадаад явах ажилтаа болсон тул ганц хүүгээ ээжээрээ асруулахаар хүч төрөмгийлэн авчирж хот газрын тансаг суудсандаа үлдээгээд явснаас ОКМ багангийн зээ хүүгээ өглөө сургуульд нь хөргөж өгөх, оройд нь тосож авахаас өөр ажилгүй. Хэнтэй ч уулзахгүй, хаашаач гарахгүй. Их холдоо доохондоо байх хүнсний зах орж хүнсээ цуглуулахаас өөр ажилгүй 2 дахь жилийнхээ нүрийг үзэж угаажээ. За тэгээд өдөржин фейсээ ухаж ангийн групп гихч рүү орж өглөөд нь сайн уу, оройд нь сайхан амраарай гэх мэтийг бичиж суунда.
Сүүлийн үед нойр муутай болсноос хийх зүйлгүй гиюрч өнөөхөл ангийн групп гэдэг рүү өөрийн мэдлгүй яваад орчихно. Гэхдээ ямар сайндаа өнөөх дарван болдоо ангийн группийн буг оюуна гэж солиорч байх вт. Муу дарваасан хог үүрээр 5 цагт байж л байна. Шөнийн 1-2 цагт байж л байна гэж хуцаж угаандаа өөрөө унтаж байхгүй юу гээж байсан юм бол хөгшөрчгöd одоо болтол ангалцсан хിവэрэ. Бас болоогүй. Саяхан манай ангийн охинтой сууж байна, амьдарч байна гэдэл дуулдаад байсан. Ангийнхэн шуугилдаад л 50 наснд амьдрал эхэлдэг юм аа. Болохгүй нь юу гэдэг юм? Гэцгээ гэдэл гихчлэн элдвийн бодолч хилээд суусан нь өнөөх сэксгэрийн гүй ирэх түжигнэнд сарнин одлоо. Заавэ заяг цай чанж уудаг юм уу? Хэмээн босохдоо хүүхэд эрэхт нь хоол ундыг нь бэлтгэх юм байна. Одоо ямар хоол хийвэл зүгээр вүлээ? Тийм. Цагаас нь хоцрохгүй авахгүй бол болохгүй гихчлэн өөртөө бол ихээхэн тооцоотоо төлөвлөгөө боловсруулж байгаач бараг талыг мартаж орхино. Бас цайгаа ганцаараа ууж амжихгүй гэдгээ сайн мэдж байлаа. Сүүлийн үед цай хоол идэх сонирхол том баг болоод байгааг хэлэх үү. Савнд ус хийж тавиад буцалхыг хүлээд суунгаа утсаа авч өнөөхөл ангийн групп рүү орвол анги төгссөн хүүхдүүдийн шинжил тэмдэглэх зар тавигдсан байлаа. За бас юун шинжилвдэ. Өдийн насны өвгчүүл эмгчүүлд найр цэнгэл хөөгөөд явах нь намгүй хэрэг болно угаа да. Такс нь 300 мянга гинүү. За тэр мөнгө ч яах вэ? Охинд хэлэхэд шилжүүлээд л өгчих нь. Ер нь өтөлсөн болохоос үгсэн биш ганц өдөр ангийнхаа охид хүүгүүдтэй уулзаж уулзраад баясацсан гэхэд болохгүй нь юу байх вэ? Ингэж бодоод ОКМ унтлагын өрөөнд орж том толны өмнө өөрийгөө харж зогслоо. 50 орчим насны аятайхан эмэгтэй түүний өдөөс харан зогсгаажээ. Эргэж тойрч үзв. Өөртөө таарсан аятайхан хөөх бөгс өдийн насны хүн гэхэд унжиж таргалаагүй нарийн бэлхүүс болж байна. Нүрээ харлаа. Айх дэрх оодож гоодоод байдаггүйч үрчлээ суугаагүй цэвэрхэн царай. Ач нар нь л ОКМ гэд байдаг болохоос эмээ гэж хэлэхэргүй аятайхан эмэгтэй түүний өдөөс харж зогсно. ОКМ утсаа авч үзвэл комент хэсэгт нь өнөөх дарван болдоо. Манай ангийн охид хөвгүүдээ шинэ жилдээ идэвхтэй оролцоорой. Тэр тэтгэврийн хідэн хөгшчүүд нь өөрсдөө мэднэ үз хаа химээ битсэн байлаа. ОКМ тэссэнгүй комментийн доор дурака би шинэ жилдээ очино гэж бичлээ. Гал тогооны өрөөнд цай хориглон буцалж дэврэх чимээ дуултахад ОКМ утсаа орон дээр шидэд угсхийн гүйлээ.